ургамлаа хамгаалж байгаа нь газар нутгаа хамгаалж байна гэсэн үг. Монгол орны 3000 гаруй зүйл ургамал бүртгэгдснээс 1000 орчим нь бол эмийн ашигтай ургамал байдаг. Сүүлийн үеийн судалгаагаар 610 гаруй зүйл ургамал туслах эрсдэлд орсон байна гэд үнэлэгдсэн байна. За байгалийн ургамал одоо ховордож байгаа олон шалтгаанууд, олон хүчин зүйлүүд байна. Үүнд бол одоо уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал, хүний хүчин зүйл байна. Монгол орн эрсдэс уур амьсгалтай байдгаас манай оронд ургадаг ургамлууд маань биологийн идэвхтэй байцын агуулмж өндөр, эмчилгээний чанараараа бол дэлхийд өндөр түнлэгддэг. Хэрэгжилжийн сүүлийн үед үрн унаад тэгээс сэргэн ургаад түүхийд болтлоо 10-аас 12 жилийн урт хугацааг шаардж байгаа байхгүй. Ийм урт хугацаа шаарддаг гэдгийг мэдэхгүйгээр хүмүүс үндсийн түүгээд ашиглажхлаар ургамал байхгүй болчихж байгаа учраас тэнд үрж байхгүй болно гэсэн үг байхгүй. Ургамал устна гэдэг нь бол хөрс хамгаалтгүй болж цөлжилт үүсгэх үндэс болдог. Иймээс одоо ургамлаа хамгаалснаар газар нутгаа хамгаалж байна гэсэн үг. Хамгаалсан байгаль бидний ирээдүй.